Сайн байна уу? За, намайг Заяа гэдэг. Манайг Эрмүн гэдэг. За, бид хоёр өнөөдрөөс эхлээд YouTube-ийн бичлэг хийж эхлэж байгаа. Тийм учраас та нартай гоё зөндөө олон бичлэг оруулсан, гоё сонирхолтой мэдээлэл оруулахын тулд хийж байна, тийм ээ? Яа. За, манай дүү хэдвэр сургуульд хэдвэр ангид сурдаг одоо танилцуулна. 2 дугаар анги 32 дугаар сургууль. За, манай дүү хаан төрсөн бэлээ? Солонгос. За, манай дүү маань Солонгос төрөөд тэгээд монголоор ярина бас солонгосоор ярьдаг байгаа. За, 2 дугаар ангид орсон чинь 1 дугаар ангид сурахаас ялгаатай байна уу? Ямар байна? Ялгаатай байна. Ямар ялгаа байна? Илүү хэцүү хичээлтэй тоон дээр ястайгаа дүрслэг урлагийн үз яаж математик гэсэн. Тийм үү? Математикийг Үгүй математик биш дүрслэг урлаг. Дүрслэх урлагийг үсээд ядж байгаа юм уу? Үгүй дүрслэг урлаг биеийн таймер. Тэр хоёр яасан юм? Үз ядчих. Хүүхдүүд чинь хичээлээ үзэн яддаг юм уу? Хүүхдүүдээ та нар үзэн яддаг. За, манай дүү яагаад үзэн яддаг тухайгаа яриарай. Яагаад гэвэл биеийн таймерын багш нар амар ууртай дүрслэг урлагийн дээр цаасаа юм идэггүй дандаа зураг зурдаг. Заавал хийгээд. Тийм үү. Чи юм зурхад дургу мөртөө цаасаар юм их дуртай юм уу? За, тэгвэл хүүхдүүдээ дараагийнхаа бичлэг дээр Эрмүн бит хоёр цаасаар найзуудтайгаа яаж гоё зүйл хийж болдог тухай туршилт хийж үзүүлээ. Тэхөө Эрмүн ээ. За, тэгээд онгоц хийнэ. Онгоц хийх юм уу? За. Тэгээ бит хоёр энэ удаагийн хамгийн ихний бичлэг учраас бит хоёр бас зөндөө олон юм сурна. Та нарт бас зөндөө олон юм зааж ихийн төлөө хичээнэ. За, одоо ингээ 2 минут болчихсон. За, тэгэхээр одоо өнгийн цаасан юм итгэ. Үгүй одоо биш шүү дээ. Ийм шууд хийхгүй шүү дээ. За, одоо болохоор бит хоёр ерөнхийдөө ингээд нэг удаагийнхаа бичлэгийг ингээ 3 минут ийм гоё богиногон бичлэг хий гэж ярьсан те. Тэгээ өнөөдрийн үед болохоор ингээд хамгийн анхны хичээл учраас биш хамгийн анхны YouTube-ийн бичлэг учраас бид хоёр жоохон товчхон хийчихье. За, миний хувьд болохоор сургуулийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд гэдэг энэ хүүхдүүдэд хичээл заадаг юм багш байгаа. Тэгээд Эрмүн дүү маань болохоор Солонгос сурсан, мөн Монголд сурсан, Монгол цэцэрлэгээсээ, Солонгос цэцэрлэгээсээ сурсан зарим зүйлүүдээ найзуудтай зааж өгнө шүү. За ёо. За. Тэгээ Монголд ямар цэцэрлэгт явсан бэлээ? Гоё. Тийм Монголд гоё цэцэрлэгт явсан. Цэцэрлэгийнх нь нэр юу вэ? Цаваа хүүхдүүд шүү дээ. За. Тийм цаваа хүүхдүүд гэдэг цэцэрлэгт яваад тэгээд багш нар нь гоё згчээлээ ордог, гоё цэцэрлэг байсан те. Яа, Солонгос багш аим гоё сэтгэлтэй. За, Монгол багш тийм сайхан сэтгэлтэй байгаагүй. Солонгос багшийнх нь сэтгэл нь илүү гоё байсан гэж манай Эрмүн хэлж байна. Тэгээ Монгол цэцэрлэг болохоор бас гоё байсан тий. Тэгтээ Монгол цэцэрлэгт найзууд нь гоё байсан. Бас хамгийн сайн найз нь Монгол цэцэрлэгтэй байдаг тий. Тэгтээ хамгийн сайн найз гэвэл тэр нэг жил уулзааг. Тийм уулзааг болох жоохон уйтгартай байгаа тийм. Нөгөө Бүнжүк гэдэг найз. Бүнжүк ээ? Тийм. Солонгост байдаг найз юм уу? Солонгос. Одоо бүр хол аймаг гэж байгаа Ховд Сүхбаатар нэг хол аймаг. Скол сум юм уу? Ойлголоо. За өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. Баяртай. Дараа уулзъя. Bye bye. Лайк дараарай.